Юу яцхан guys та бүхэн дараагийн бичлэгээр уулзахад бэлэн болоод байна. За өнөөдрийн бичлэгээр гэх юм бол бүх цаг үеийн хамгийн шилдэг сагсан бүгчин гэж нэрлэгдэж байгаа. Энэ бол LeBron James-ийн талаар та бүхэнд ярьж өгөхөд бэлэн болоод байна. За тэгэхээр үүний өмнөх бүх цагийн хамгийн шилдэг сагсан бүгчин гэж нэрлэгдэж байсан бол та бүхний мэдхээр мэдээж Michael Jordan байсан. Гэхдээ одоогийн байдлаар бол LeBron James бол бүх цаг үеийн хамгийн шилдэг сагсан бүгчин гэж бол нэрлэгдээд байгаа. Тэгэхээр энэ гайхалтай үний талаар ярьж өгөхөд бэлэн болоод байна. За олон юм ярилцгүй үйлдэл бичлэг рүү орё гэж бодож байгаа ч гэсэн намайг дэмжиж дор байгаа хэсэгт subscribe дараад бас лайка дараад комент үлдээгээд өгөөрэй. За хэдүүлээ шууд энэ бичлэг рүү орцгоё. За тэгэхээр LeBron-ы хувьд гэх юм бол Америкийн Ohio-гийн Akron гэдэг хэсэгт төрж өссөн байгаа. Тэгээд Gloria гэдэг нэртэй ээж нь өсгсөн. 16 наснда хүүгээ төрүүлсэн байгаа байхгүй юу. Тэгээд аав нь ерөнхийдөө байхгүй. Тэгээд аавынхаа талаар энэ дуудаад бол ярихгүй. Ягаад тэгэхээр LeBron James-ийн талаарсан танаа аав чинь хийн, аав чи ямар хүн байдгийг гэж асуухад бол LeBron James ер нь бол хариулахыг хүсдэггүй, маш их татгалздаг асуулт байгаа. Тийм учраас хэдүүлээ өнөөдөр аавынхаа талаар шууд орхиж шүү заяа. За тэгээд ээжийнх нь хувьд гэх юм бол 16 настай хүүгээ төрүүлээд ганцаараа одоо өсгөж байгаа шүү дээ. Тэгээ тэр үедээ маш их одоо ядуу зовлонтой байсан учраас хүүгээ байнгын одоо найзуудынхаа гэрээр явж амьдруулдаг байсан. Энэ тэнд найзуудынхаа гэрээр núгээл хөөгдөөл. Тэгээ LeBron-ы хувьд гэх юм бол ерөөсөө 5-аас 8 нас хүртлээр 10-аас 12 удаа нүүсэн гэж байгаа байхгүй. Тэгээ нүүж явж явах явцдаа нэг өөрийнх нь амьдралыг нэг өөрчлөх нэг хүнтэй таарсан байгаа. Энэ болохоор Bruce Kelker гэдэг нэртэй нэгэн залуудаа таарсан. Тэгээд Bruce Kelker гэдэг нэртэй залуу болохоор LeBron James нэг санал тавьсан. Хэрвээ энэ уралдаанд чи төрүүлэх юм бол тэр ямар уралдаан байсан бэхээр зүгээр нэг ингээд гүүх уралдаан заяа марафон гэсэн үг. Тэр марафон төрүүлж орж ирэх юм бол би чамайг өөрийнхөө Америк хөлбөмбөгийн багтаа авъя гэж хэлсэн. Тэгсэн чинь LeBron James гэсэн өөрөө Америк хөлбөмбөгт амар дуртай байсан учраас за тгий гэж саналын зөвшөөрөөд бүр илт давуу тэр уралдаанд нь ялт байгуулсан байгаа. Тэгээд ерөнхийдөө Америк хөлбөмбөгийн багт орё гэж ээжтэй хэлсэн чинь тухайн үед нэр ганцаараа LeBron-ыг өсгөж байгаа ээж нь надад тийм мөнгө байхгүй. Тэгээд Америк хөлбөмбөгийн багч нь тэгээд нэг өөрийнх нь хэрэгсэл мэрэгсэлтэй. Тэгээд дээрэс нь хувц мус баахан юм авахын тулд амар их мөнгө орно штэ. Тийм учраас тийм авчих мөнгө байхгүй гэж хэлсэн чинь тэр Bruce Kelker болохоор ээжтэй шууд уулзсангуудаа би танаа хүүхдээ чинь ингээд батлан дааяа. Тэгээд дээрэс нь манай гэрт та хоёр ингээд амьдарч болно гэж хэлээд тэгээд хууцсан хэрэгэл одоо бүх юм батлан даасан. Тэгээд LeBron James-ийн хувьд ч гэсэнтэй Америк хөлбөмбөгийн тэрхүү сонирхчдын багт нь ороод нэлээд амжилт үзүүлсэн. Тэгээд хүмүүс үрд гайхацсан. Чи өөй өөрийнхөө төрсний гэрчлэгийг үзүүл. Чи яахаараа ийм том биетэй, ийм хүчтэй, ийм хурдтай байгаа юм гээд. Тэр үед хамгийн анх одоо яг LeBron James-ийн тэр их одоо авьяас төрөлхийн тэрхүү маш хурдтай, тэг биеийн хүчтэй тэр байдлыг олж харсан хүн тэр Bruce Kelker байсан бохоггүй. Тэгээд тийм үртэл одоо зүйл гарч ирсэн. Тэгээд тухайн үед LeBron James-ийн хувьд гэх юм бол эсэргээрээ жоохон комплекттэй байсан байгаа. Яг тэгвэл хитрхи одоо өөртөөгөө адилхан жоохон хүмүүсийн хувьд нь шүү дээ. Хитрхи өндөр том биеттэй байсан учраас тэрнээс болоод комплекстай найзуудтай болж чаддгүй. Тэгээ үргэлж ерөнхийдөө ингээд нуруугаа ингээд хавчиж өөр толгоог ингээд доош нь болгож бүхэж явдаг. Тэгсэн чинь тэр үед Bruce Kelker юу гэж хэлсэн бэ гэхээр чи битгий ингээ чи өөрийнхөө энэ төрсөн энэ гайхалтай бие хаанаас ичих зүйл ерөөсөө байхгүй. Эсэргээрээ бардам тэгээ толгоо цих яв гэж сануулж хэлсэн. Тэгээ тэр өдрөөс LeBron James өөрийнхөө тэр комплексээ алга болгоод өөрийнхөө өндөр биенээс өөрийнхөө бие хаанаас ерөөсөө ичих зүйл байхгүй. Эсэргээрээ энэ бол бурхны өгсөн бэлэг гэж итгэдэг болсон байгаа. За тэгээд тэр үед яг Bruce Kelker ерөнхийдөө LeBron James-ийг тэр нэг Америк хөлбөмбөгт ингээд оруулах гад ингээд байжсэн ч гэсэн те тухайн үед Bruce Kelker-ийн хувьд бол найз хүнтэйгээ амьдардаг байсан. Тэгээ ээж нь тэгээд LeBron James нэмэгдээд жижигхэн одоо умгар өрөөнд дөрүүлээ амьдардаг болсон. Тэгээ найз хүнд ерөнхийдөө дургуцаад за ингэж амьдарч чадахгүй гэж ухааны юм ярьсан. Тэгээд Bruce Kelker-ийн хувьд ч гэсэн тэгэл LeBron James-ийн ээжд нь ер нь одоо LeBron James-ыг жоохоо ингээд эвтэйхэн байранд ингээд амьдруулад гайгүй байлгах ёстой юм болоо да гэж би бол бодож гин гэж ухааны юм ярьсан. Тэгээ тэрийн цэм мэдээж зэрэг ээж нь хүлээн зөвшөөрөөд тухайн өдрөөс ахуулаад яг Bruce Kelker-ийн гэрээс гарсан байгаа. Тэгээ Bruce Kelker-ийн гэрээс гараад Frank Walker гэдэг нэртэй нэг залуугийн гэрт амьдрахаар болсон. Тэгээ хүүхдүүдтэй цуг амьдраад тэгээ Frank Walker-тэй учирсан үеэс ахуулаад LeBron James анх удаа сагсан бүх дуртай болсон. Тэгээд Frank Walker-ийн хувьд ч гэсэн LeBron James яг тэр сагсан бүхийн гайхалтай авьяасыг олж хараад энэ хүүхэд угаасаа ирээдүйд од болох юм байна. Шал өөр болох юм байна. Гэдгийг нь олж хараад анх удаа сагсан бөмбөгийн одоо хичээлүүдийг зааж өгөөд LeBron James-ийг жоох ингэж одоо зөвлөж дээрэс нь
анх сагсан бүхтэн дуртай болгосон хүн гэж хэлж болно. Тэгээд LeBron James-ийн хувьд ч гэсэндээ тэр сагсан бүх дуртай болсон үеэс ахуулаад баг сургуулийн сагсан бүгийн тэмцээн уралдаан, тэгээд дээрээс нь дунд сургуулийн сагсан бүгийн тэмцээн уралдаан, ердөө 13 настай байхдаа AAU гэдэг нэртэй дунд сургууль одоо авраг шалгаруулах сагсан бүгийн тэмцээн уралдаанд финалийн шатанд шалгарч тэгээд ердөө 2 онооны зөрүүгээр ялагдсан байт юм байлээ. Тэгээд тэр үед одоо нэг багт байсан Drew Willie Sian гэдэг нэртэй найзуудтайгаа цуг ахлах сургуулийн бас адилхан ахлах сургууль дэвшиж ороод тэгээд Pap Tau гэдэг нэртэй багийг хүртэл байгуулсан. Тэгээд энэ багтаа тоглоод LeBron James-ийн хувьд гэх юм бол бүр ахлах сургуулийн тухайн үеийн championship хүртэл ялт байгуулад тэгээд дээрэс нь Америкийнхан юу гэж ярьж исэн бэхээр next Michael Jordan гэж ярьдаг байсан. Next Michael Jordan гач ирлээ. Тэр ч удаа нэгэн сэтгүүлд Chosen One гэдэг нэрээр хүртэл нэрлэгдэжсэн. Өөрөөр хэлбэл сонгогдсон нэгэн гэж хүртэл нэрлэгдэжсэн ийм гайхалтай тоглогч байгаа. Тэгээд ахлах сургуультай тухайн үед бүр нэгээр жагсаж Америкийн номер 1-ээр жагсаж гачирсан. 2003 оны NBA драфт болохоор Cleveland Cavaliers би жоо нэрээ нэгүй онцгойлж байгаа шүү заа. Англи жоохон тиймс сайн биш болохоор тэгээ ойлгож байгаа заа guys. Би Японд амьдардаг. Тэгээ Cleveland Cavaliers-ийн хувьд гэх юм бол өөрийнхөө албан ёсны багийн гишүүнээр болж хүлээж авсан. 2003 онд орж байгаа байхгүй юу? Тэгээд Cavaliers зэрэгт орсныхоо дараагаар болохоор LeBron James үзүүлсэн амжилтаас нэрх юм бол одоо нэг ихний тоглолтын дээр шүү дээ 20 оноо. Тэгээд дээрэс нь 5 rebound тэгээд 5 assist-ийг хүртэл үзүүлсэн. Нэлээд гайгүй амжилтыг үзүүлсэн. Тэгээд дээрэс нь Cavaliers-д орсон цагаасаа эхлээд LeBron James-ийг гэх юм бол багийнхандаа ер нь амар гадуурхаж ихсэн. Багийнх нь байнгын одоо LeBron James-ийн талаар ингээд ард урд ингээд янз бүрийн ховж яриад тэгэл тэр ч байтугай тэр үед одоо LeBron James-тэй нэг баг байсан Carlos Boozer гэдэг нөхөр болохоор LeBron James бол сайн тоглолтгүй штэ. Тэр ч байтугай LeBron-гийн яг тоглолтох хэсэгт болохоор LeBron-с илүү сайн тоглож байгаа. Ягаад LeBron-ыг ер нь байлгаад байгаа ухааны ярьдаг байсан. Тэгэж одоо нэлийн гадуурхдаг. Тэр ч байтугай бэлтгэл дээр хүртэл LeBron James ганцаархнаа ингээ бөмбөгөө бэлтгэл шидэд бэлтгэлээ хийдэг байсан. Тэр байдлаасаа бодвол LeBron James-ийн хувьд Cavaliers айгуу тийм төвхтөө байдаг байсан гэж хэлж болно. Тэгэд ерөнхийдөө тэр Cavaliers-д байдаг байхад LeBron-тэй ганцхан найзууд болж LeBron James-ийг тэгж гадуурхдаггүй байсан нэг л тоглож байгаа. Энэ болохоор Zydrunas Ilgauskas ямар амир төвхтөн нэртэй те. Zydrunas Ilgauskas За, Ilgauskas гэдэг нэрээр тоглож байгаа. Энд болохоор LeBron James-ийг тэр амжилтанд хүрэхээс өмнө заяа. Тэр амжилттай болохоос өмнө ч гэсэндээ найзууд байгаа, дээрээс нь илүү хүндэлдэг, респект хийдэг. Тэгээ LeBron-ийн хувьд ч гэсэндээ сүүлд яг Miami Heat-д орсон ч гэсэндээ энэ тоглогчтой найзууд өөрийнх нь тэр бүр доороос гачирж явах үед цуг хүндэлдэг байсан. Тэгээ найзууд байсан гэдгийг хүндлээд Miami Heat хүртэл цуг тоглодог байсан. Одоо хүртэл айгу сайн харилцаатай байдгийн байлээ. За тэгээд LeBron-ийн хувьд гэх юм бол нэгэн LeBron-ийн амьдралд өөрчлөлт өгөх нэгэн тоглолт гачирсан. Энэ болохоор 2007 оны плей-офф байгаа. Энэ дээр болохоор Cavaliers болохоор Detroit Pistons тэр нь бол ялагдж байсан. Гэхдээ яг финал хүртэл яваад гейм 6 дээр LeBron James гайхамшигтай амжилт үзүүлсэн. Тэгээд тэрний дараагийн тоглолт нь болохоор San Antonio Spurs-тэй гэсэн тоглолт өөрөөр хэлбэл та бүхэн мэдж байгаа Duncan энэ байдаг. Spurs харамсалтайгаар ялагдсан байгаа. Тэгээ 2009 оны плей-офф, дээрээс нь 2010 оны плей-оффт бас дахин ялагдал хүлээсэн. Тэгээ энд хүмүүс LeBron James-ийн талаар юу гэж ярьж ирсэн бэ гэхээр ер нь энэ тоглолт нь ягаад финал хүртэл явчаад ялж чадахгүй байгаа. Ягаад энэ LeBron James team legend юм бол ягаад ялж чадахгүй байгаа юм гээл те. Тэгсэн чинь LeBron James-ийн хувьд гэх юм бол энэ тоглолтын дээр яг тоглолтууд дээр ялагдчихсан гэсэндээ season бүр дээр ерөнхийдөө MVP гэдэг шагналыг авдаг байсан. Тухайн үеийн хамгийн MVP байсан, хамгийн мундаг байсан тоглогч байсан. Өгдөг энэхүү шагналыг авдаг байсан байгаа. Гэсэн чи бага авраг болгож чадахгүй л байгаадсан. Энэ өөрийнх нь бол комплекс байгаадсан байхгүй. Тэгээд Cavaliers-ийн хувьд гэх юм бол авраг болж чадахгүй 2010 оныг дуусгахаар ирсэн. Тэгсэн чинь 2010 онд болохоор LeBron James-ийн хувьд гэх юм бол бүр ингээд телевизийн юм лайваар ярьдаг байхгүй юу? Маш том зүйлийг хэлдэг. Энэ нь болохоор юу гэж хэлсэн бэ гэхээр албан ёсоор Cavaliers-аас гараад тэгээд Miami Heat руу орох энэхүү шийдвэрийг бүр ингээд телевизний юугаар ярьж байгаа байхгүй юу? Тэр үед яг Miami Heat руу орно гэж яриаггүй. Яг ерөнхийдөө Cavaliers-аас шилжнэ гэдэг бол ярьцдаг байхгүй юу? Тэгээд энэ үед болохоор Cavaliers-ийн яг дэмжигчид фэнүүд нь болохоор LeBron James-ийн тэр дугаартай
23 гэдэг дугаартай LeBron James-ийг яг тэр тамтын хүртэл ингээд бүр шатаагаад тэгээд урвагч одоо betrayal гэж хэлээд урвагч өнтер гэж хэлээд янз бүрээр үзэн ядагдчихсан. Тэгээд энэ шийдвэрээс нь болоод LeBron James-ийн хувьд бол бүхэл бүтэн NBA-ийн ертөнцид тэгээд ирсэн цаг сонирхдаг хүмүүсийн ертөнцид урвагч тэгээд хамгийн муу дүр болоод хамгийн муу залуу болж хувирсан, хамгийн их үзэн ядагчтай залуу болсон. Тэгээд энэний цаашаа та бүхэн үзмээр байвал намайг subscribe дэмжиж бас дор байгаас комент хийгээд авчиад тэгээд next part 2 please гэд бичээрэй. Та бүхний дэмжлэгийг харж агаад part 2-ыг хийх үгүй гэдэг шийдэх болно. За намайг ямар ч гэсэн өдний хүртэл дэмждэгт баярлалаа guys. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай.